Бүгдээрэнд нь сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. За Amis Time podcast-ийн шуудан ирлэгийн шинэхэн дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. Охиндоо битсэн ээжийн цагтал. Хайрт охин минь, өтлөх тэрл өдрүүдийг минь үзэхдээ төвчээртэй байгаарай гэж ээж нь чамаас гуй. Гэхдээ хамгаас чухал нь юу туулж ирснийг минь ойлгохыг хичээгээрэй. Чамтай ярихтаа ээж нь нэг л зүйлээ мянгантаа давтуул. Та хормын өмнөхөн яг адилхан зүйл хийсэн шүү дээ гэж хэлэлгүй, зүгээр л дахиад сонсорой. Балчир байхад чинь чамааг унтахыг хүлээж шүн болгон нэг л түүхийг ахин дахин уншиж өгдөг байсныг нэг санаарай. Усанд орохыг хүсэхгүй байвал ээжтэй битгий уурлаарай. Намайг битгий хичээгээрэй. Жаахан охин чинийхээ араас хөөцөлдөж, элдвийн шалтак олон байж, шүвшүүрт оруулах гэж гүйлдэж байсныг санаж байна уу? Шинэ зүйлс технологитой харьцаж мэдэхгүй байвал надад суралцах цаг болгоорой. Битгий төвөгшөөгөөрэй. Хонгор минь, ээж нь чамдаа яаж зөв хооллохыг, хэрхэн хувцлахыг, үсээ яаж самнахыг, амьдрал тулгарах асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг гээд олон зүйлийг төвчээртэйгээр зааж өгснийг санаарай. Өтлөх тэрл өдрүүдийг минь үзэхдээ төвчээртэй байгаарай гэж ээж нь чамаас гуй. Гэхдээ хамгаас чухал нь юу туулж ирснийг минь ойлгохыг хичээгээрэй. Заримдаа чамтай ярьсан зүйлээ мартчихад байвал сандал минь хүлээгээрэй. Хэрвээ тэгж чадахгүй бол сандарч төвчээр гүйтэн бүх юмсахнаарай. Зүрх сэтгэлд чинь л хамт байх нь надад хамгаас чухал шүү дээ. Хөгшөрч ядарсан хөл минь урдынх шигээ хурдан хөдөлж чадахгүй байвал анх хөлд ороход чинь өөдөөс чинь тоссон шиг ээжтэй гараа сунгаарай. Ийм л өдрүүд нэгэнтээ ирэх цагт миний охин битгий гониглаарай. Зүгээр л дэргэд минь байж амьдрал минь хайраар төгс хүртэл намайг ойлгоорой. Чинийхээ бэлгэлсэн баяр баясгал хамтдаа хуваалцсан цаг хугацааг би өргөлж нандинан талархах болно. Жаргал дүүрэн инээмсэглэл хэмжээшгүй хайрыг би өргөл чамдаа зориулж өөртөө хадгалсаар ирсэн юм шүү дээ. Би чамдаа хайртай л гэж хэлхийг хүсэж байна да, хонгорхон охин минь.